За дараагийн одоо бас ярих одоо бас нэг юм асуудал бол өндөргийн зан хозор бол тухайн цаг үеийнхаа одоо Монголын хамгийн том юм суурин хийдэг байгсан байна. 1654 онд өндөргийн зан хозор бол Хинтийн нуруунд одоо Риво гижээлэн буюу одоо сардгийн хийдийг бол анх байгуулж эхлээд энийг бол 32 жил байгуулад 1686 онд дуусгасан. Харамсалтай нь 2 жилийн дараа бол энэ сүм хийдийг бол одоо галдан бушгтын цэргүүд ирж одоо бүрэн устгаж одоо сүйтгэсэн байдаг. Тэрг бол өөр газарт шинээр ингэж байгуулж одоо сэргийлсэн гэж одоо үздэг. Энэ бол одоогийн Арангай аймгийн Дэвшрүүлэг сумын одоо Эрдэнэ толгойд байдаг. Одоо энэ томоохон одоо туур байдаг. Энийг бол Хөг сумын одоо туур гэж одоо нэрлэдэг. Ийм туурыг бол өндөргийн одоо зан хозрын тэр 1706 онд байгуулсан хийдэ гэж одоо судлаачид үздэг. Ийм одоо түүхтэй. За энэ одоо томоохон энэ одоо сүм хийдүүдийг өндөргийн байгуулснаар яг ухаар Монголд ерөөсө сүм хийдийн одоо сүм хийд ер нь ямар харамсалтай байх ёстой юм. Монгол сүм хийдүүд ер нь ямар загвартай архитектурын хувьд ямар байх ёстой юм. Дотоод дэг жайг нь ямар байх ёстой юм. Бүтц нь ямар байх ёстой юм гэдэг энэ зүйлийг бол өндөргөөнийг одоо өндөргөөнөөс хэлсэн юм шиг бас үздэг.